Сайн мэцхан үзэгч та бүхэндээ энэ үеийн мэндийг хүргэе. Монголын олон нийтийн анхны чөлөө цуглах шонгоршил төлөвлөлт үзэгч та бүхэндээ нийтлэгийн тойрог оюутан нэвтрүүлэг маань хүрдэг үлээ. Ингээд нэвтрүүлэг маань явагдаж шууд мандал даатгал. Нэвтрүүлгийн маань үрэ мэд сэтг шив. Тийм ээ. Энэ бол бидний үрэ. Ингээд хэсэг хоорондоо нэвтрүүлэгтэрийг уулзцгаая. Үзэгчтэй нэвтрүүлэг маань эхэлж байна. Нэвтрүүлгийн маань явагдчих бол мандал даатгал байгаа. Мэд сэтг шид нэвтрүүлэг маань өрөө. Ингээд эхний үеийн суглаа ёсоор нэг суулсан баг бол шинжлэх ухааны технологийн их сургууль. Шинжлэх ухааны технологийн сургуулийн сэтгшүүрийн инженерчлэл баг эх орны хөгжлийг инженерүүд бид тодорхойлно. За бүгдийг энэ өдрийн мэндийг хүргэе. Нэвтрүүлэг маань эхэлж байна. Амжилтыг хүсье. Өмнөх нэвтрүүлгүүдийг ингээд анзаарч байгаа танаа баг нэг үгийг аягүй хэлжсэн. Энэ бол гараа самал барай сайн. За тэгээд тэр үгэндээ ч гэсэн эзэн болж байгаа. Тэгэхээр асуултанд амжилтыг хүсье. Сэтгшгүй инженерчлэл. Ингээд багт асуултыг сонсгоё. Асуулт 11. Америкийн хүүхэлдэйн киноны алдар зураач, кино найруулагч, жүжигчин зохиолч, продюсер Walt Disney буюу бүтэн нэр нь Walter Ellis Disney хэдэн удаа Оскарт нэр дэвшиж, хэдэн удаа шагнал авч байсан бэ? Амжилт хүсье. Цаг явлаа. Заботыг ойлгохгүй. Үгүй дэвшижсэн удаа 15 секунд. Миний санаж байгаа тийм 10 секунд. 5 секунд. Цаг дуслаа. Хариултыг авъя. Шинжлэх ухааны технологийн сургууль хариултыг сонсъё. За, сэтгшгүй инженерчлэл багийнхан ярилцаад Walt Disney буюу Walter Ellis Disney 8 удаа нэр дэвшиж 6 удаа шагнал хүртсэн гэсэн хариултыг дэвшүүлж байна. 8 удаа нэр дэвшиж 6 удаа шагнал авсан. Хариултыг авлаа. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт буруу байлаа. Хариулт Disney Америкийн кино академийн шагналд 59 удаа нэр дэвшиж, Оскарын 26 шагнал хүртсэн нэрт уран бүтээлч юм. Түүний бүтээлүүд дотроос хамгийн алдартай нь Mickey Mouse буюу Mickey хулган бөгөөд тэрээр олон жил энэ баатрийнхаа дууг оруулсан. Мөн Donald Nuss болон Mickey Mouse, Pluto нохоо гээд зөвхөн хүүхэд багчууд гэлтгүй томчуудын ч үзэг дуртай хайртай хүүхэлдэйн киноны баатруудыг зохиосон. За харамсалтай байлаа. 8 удаа биш юм байна. Тэрийг бараг 4 5 нугуулсны дайтай. За тэгтээ энэ Walt Disney энэ хүүхэлдэйн баатруудыг бид өгөх юм бол бүгд сайн мэднэ. Багаасаа үзэж өссөн тийм ээ.
За ямар ч мэдэж авлаа. Гэхдээ яг энэ төрлийн асуултуудыг бас яг хэдэн удаа хэдэн онд одоо амгаах дэлхийд волтсны үүссэн хийснээ удаа шагнал авсан нэг бол төдийлөн сайн мэддэг байсан шүү дээ бид. Тэгэхээр мэдэж авлаа. Ингээд дөнгөж сая Суглаа сүрийн нэг суулсан шинжлэх ухааны технологийн сургууль харамсалтайгаар асуултандаа бүдэрлээ. 4 ёсоор шүлээ орон читон хийнэ. За тэгэхээр дараагийн баг маань суглаа ёсоор хоёрыг сугуулсан хөдөө аж ахуйн их сургууль бэлэн болсон байна. Тайснаа өрөө. Нэвтрүүлгийн идэвхтэй бол мандал даатгал байгаа. За суглаа ёсоор хоёрыг сугуулсан дараагийн баг бол хөдөө аж ахуйн их сургууль. Тайснаа өрөө. Хөдөө аж ахуйн их сургуулийн дөрвөн бэрх баг мэдчилж байна. Бидний өрөө мэдлэг хамгийн үнэтэй, хайс хамгаас хүчтэй. Хайс! За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Асуултанд хариулахад бэлэн. Ингээд асуултыг сонсгоё. Асуулт 2. Италийн Пиза хотод байдаг гайхамшигын талбай дах алдарт цамхаг 800 гаруй жилийн настай. Яагаад Пизагийн цамхаг хэмээн нэрлэх болсон бэ? Амжилт хүсье. Цаг явлаа. Угаасаа суур нугаас хажууд шиг байлын барьцсан гэсэн шүү дээ. Хотод байдаг. Тэгэхээр Пизагийн хотынхан нэрэлсэн. Тэгээд хоёрын цамхаг чи юу явуулдаг гэсэн юм чи театр гэсэн юм. Зүгээр л хотынхан нэрээр л нэрлсэн байгаа. Пизагийн цамхаг. Тухайн цамхгийн нэрлэгээ Цаг дуусах 5 секунд үлдсэн байна. За тийм зааш. Ингээд цаг дуусах хариултыг авъя. За энэ маань баг хэлж үзээд энийг хотынхоо нэрээр нэрлсэн гэсэн хариулт өгч байна. Хотынхоо нэрээр нэрлсэн. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Хариулт Италийн Пиза хотод байдаг болохоор тэр. За баяр үргээ асуултанд зөв хариулж чадлаа. Эхнийхээ асуулт нь шүү дээ. Тийм гараас сайн бол барайсан. Читон танаа багт үлдсэн байгаа. Ингээ үзэгчтэй. Дараагийн баг маань суглаа ёсоор 3-ыг сугуулсан байгаа. Монгол улсын их сургууль. Үзэгчтэй нэвтрүүлэг маань 5 хүн цааш үргэлжлэн хүрсээр байна. Нэвтрүүлэг маань ивент тэтгэгч мандал даатгал байгаа. Ингээд үзэгч 5 хүн яг одоо 1-р үе маань хүрж байгаа. Тэгэхээр 1-р үеийн суглаа ёсоор 3-ыг сугуулсан Монгол улсын их сургуулийг тайлснаа өрье. Монгол Улсын их сургуулийн Мегамайнд багийнхан байна. Эрдмийн хит захиас хөгжлийн гар Бадармой. Бүгдийг энэ өдрийн мэндийг, энэ үдшийн мэндийг амжилт хүсье. Ингээд үзэгчтэй Монгол Улсын их сургууль Мегамайнд багт асуултыг сонсгоё. Асуулт 13.
Генесийн 100 дээд амжилтыг ганцаараа эзэмшиж буй анхны хүн нь Америк нэгдсэн улсын иргэн Ашрита Форман юм. Түүний 100 дахь амжилт нь юу байсан бэ? Амжилт хүсье. Цаг явлаа. 100 дээд амжилт нь өөрөө л юм шиг. 100 дахь амжилт нь юу байсан бэ? 100 дээд амжилт гэсэн зарим ганц хүн гэдэг 100 дахь амжилт. Тийм л юм шиг тий. Өөрөө. За өөр. За шийтрэ бурмаа энэ лав энтиг мэд гаралтай юм байна. Америк нэгдсэн 15 секунд. 100 дахь нь л. Түүний 100 өөр 100 дээд амжилт 10 секунд. 99 дээд амжилтыг эзэн гэдэг. Ганцаараа эзэмшиж 5 секунд. Олон дээд амжилтыг эзэмшиж хүн гэдэг. Цаг дуслаа. Хариултыг авъя. Монгол улсын их сургууль багийн гишүүн нэрэлээд хариултаа өгнө. За Megamind багийн гишүүн зохицоохон байна. Энэ болохоор яг Генесийн номонд хамгийн олон амжилтыг тогтоосон хүний нэрээр тодорсон болоо гэсэн хариултыг өгч байна. Хамгийн их амжилт тогтоосон гэсэн үү? Генесийн номонд хамгийн их амжилтаар бичигдсэн. За, зөв хариултыг сонсъё. Хариулт буруу байлаа. Хариулт түүний 100 дахь амжилт нь хамгийн олон хэлээр уншсан утга зохиолын бүтээл байжээ. Ашрита химээх залуу нэрт яруу найрагч Шири Чимон үнэлж баршгүй химээх шүлгийг 111 орны хэлээр уншсан олонний анхаарлыг ихээр татах болсон байна. За тэгэхээр энэ баг бол Монгол улсын их сургууль байлаа Megamind. За тэгээд харамсалтай нь гэхдээ маш олон асуултууд та бүхний хүлээж байгаа. Ер нь Генесийн номонд ямар шалгуураар нь бүртгүүлж ордог юм бол энэ тал дээр нь бодож үзсэн. Судалж үзсэн. Яг дэлхийд дээр хамгийн тэр амжилтыг эзэмшсэн тэрнээс хамгийн нэг номерт л байна гэсэн үг л дээ. Ямар нэгэн зүйлээр. Тэгээд энэ үнийг талаар бол сайн мэдэхгүй юм. Одоо ер нь манай Монголд ер нь Генесийн номонд одоо бичигдэхээр ер нь сүүлүүд ямар бүтээлүүд ер нь та нарын бодлоо байна ер нь. Генесийн номонд Монгол шүдэн дээр хамгийн удаан тогтсон юм хтэй. Тэгээд Монгол өхийн 6002 бүх гэсэн 2 зөвлөргийн мэдчихэв. Хөшөө нэг бүрээний битүү амьсгаагаар бол бичигдэх боломжтой гэж ярьж байсан. Бүрээний битүү амьсгаа тийм. Боломжтой гэж ярьж байсан. Тэр нь юу гэсэн үг бүрээний битүү амьсгаа гэдэг юм. Одоо яг үлээж явахдаа хамраараа амьсгаагаа. Тэр талаар бол ер нь бүрэн боломжтой байгаа гэж ярьж байсан. За тэгээд удахгүй бас маш олон одоо Генес ном манай монголчуудаас багтах байх тийм ээ. За тэгээд 4 ёсоор шилээ орончтой байна. Ингээд үзэгчтэй нэвтрүүлэг та бүхэн цааш үргэлжлэн хүрсээр байна. Нэвтрүүлгийн маань ивент тэтгэгч Мандал Даатгал. За тэгэхээр саяны баг маань Монгол улсын их сургууль байлаа. За харин дараагийн баг маань Суулайсаа дөрвийг сугалсан Монгол улсын боловсролын их сургуулийг тайзнаа өрье. Монгол Улсын боловсролын их сургуулийн зөв шийдэл багийнхан байна. Манай багийн үрээ боловсрол насан туршийн баялаг. Энэ бол зөв шийдэл баг. Багийн маань өөрөө юу лээ? Боловсрол насан туршийн баялаг. Боловсрол насан туршийн баялаг. Ингээ танаа огт амжилтыг хүсье. Асуултыг сонсгоё. Асуулт 8. Исаак Ньютон ертөнцийн татслын хуулиа санамсргүй үйл явдлын дараа нээсэн гэдэг. Энэ ямар үйл явдал вэ? Цаг явлаа амжилт хүсье. Алим унттай. Бодос алим. За. Тэр хариултандаа итгэлтэй байгаа цагийг зогсоож болно. За цагийг зогсоолоо. Хариултыг сонсъё. За зөв шийдэл байхны ярилцаад Ньютон нэг модны доор сүйд сууж өстэй. Дээрэс нь алим унстанд холбогдуулаад энэ бол байна. Алим толгой дээр нь унаад тэгээд таталцтай байлыг гаргаж ирсэн. Тэгэхээр энэ үйл явдал болсон баха. Алим толгой дээр нь унаад
Модны Хоёлаа гаргасан тийм ээ. За ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Энэ бол зөв шийдэл. Хариулт. Энэ бол алим толгой дээр нь унсан явдал байв. Эрдэмтэн ертөнцийн таталтын хуулиа алим толгой дээр нь унсны дараа нээсэн байдаг. Ньютоны алим гэдэг хэллэгч гарсан байдаг юм. За тэгэхээр энэ бол зөв шийдэл баг байлаа. Та бүхэнд дахин баяр хүргэе. Ингээд хэсэг орондороо эргээд 2 дахь үедээ уулзъя. Үзэгчтэй 2 дуурын маань эхэлж байна. Ингээд суглаа сорныг суулсан шилдэг ухааны технологийн сургуулийг тайлсан авъя. Энэ бол сэтгэлжүйн инженерчлэл баг байгаа. Тэгэхээр нэгдүгээр үе дээр нэлээд одоо зөрүүтэй хариулт өгсөн байгаа. Гэтэ айгүй ихтэй өгсөн шүү дээ. Бүр 8 удаа дэвшээ 6-д нь бол одоо шагналыг авсан байгаа. За тэгээ одоо 2 дахь үеийн асуултанд амжилттай зөв хариулаарай. Ингээд багт асуултыг сонсъё. Асуулт 5. Азийг Европ твээс Уралын нурууг тусгаарладаг энэхүү нуруу нь хэдэн километр үргэлжилдэг вэ? Амжилт үсээ цаг явдаа. Тандаа хацсан. 15 секунд. Азийг Европ твээс Уралын нурууг 10 секунд. 5 секунд. Ингээд цаг дуслаа. Хариултыг сонсъё. За манай багийнхаа ярилцаад энэ дээр бол 50000 орчим 50000 км орчим үргэлжилдэг гэсэн хариултыг бол дэвшүүлж байна. За. Хариултанд итгэлтэй нь үү? Бууцсан гэсэн үг тий? Таамаглал тий? Бас нэг жоохон тооцоолсон. За, магадгүй Аз үйл таамаг бас зүг байж болох. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт буруу байлаа. Хариулт. Уралын нуруу 2500 км үргэлжилдэг. За тэгэхээр энэ бол хагас нь байлаа шүү дээ. Тийм. Тэгтээ бас төхүүлээс ер нь бол хагасын 100 гэдэг шиг нөгөө нэг ихэнх хувь нь Монгол нөгөө шиг 2000 орчим км ер нь тэр хавцаа гэж үзээд бас тийм богинохон байхгүй болоо гэж бодсон. За уулын тэрийг илдсэн бол тийм. За. 4-9 ор шилэн орончтой байна уу? Харамсалтай байна. Ингээд 2 дугаар үеийн суглаа 9 ор 2-ыг сугалсан дараагийн баг бол хөдөө аж ахуйн их сургууль. Үзэгчдээ нэвтрүүлгийн маань ивент итгэж мандал даатгал байгаа. 2 дугаар үеийн суглаа 9 ор 2-ыг сугалсан дараагийн баг бол хөдөө аж ахуйн их сургууль. Ингээд тайсан авъя. Амжилтыг хүсье. Багт асуултыг сонсгоё. Асуулт 10. Зүрх цэцэн үг. Биенээс хувцас битгий хармал. Бусдаас юу битгий хармал гэдэг вэ? За, цаг явлаа. Амжилт хүсье. Хайр тэрмэл. 15 секунд. Хош хайр. Хайр халамж хайр. Хайр халамжтай. 10 секунд. Халамж. Хараа. Цаг дуустаа. Зөв хариултыг сонсъё. Зөв хариултыг сонсъё, цаг дууссан байгаа. Дөрвөн бэрх багийн гишүүн наран гэрлэн бид ярилцаад биенээс хувцас битгий хармал, бусдаас хайр битгий хармал гэж хэлдэгэ гэж үзлээ. Тэгэхээр хайр. Тийм хайр халамж л гэж үзсэн. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт
буруу байлаа. Хариулт бусдаас хоол битгий хармал гэдэг юм байна. За харамсалтай нь хоол битгий харамл гэдэг юм шүү дээ. Өөний хэлээд хоол гэж хэлж Наад зөөл өрөө гарч шаалтцлаа. Аа. Уул нь яг тийж ярьж ирсэн шүү дээ, тий. Тий ярьж хагаад хайр битгий харамлаа гэсэн дээр. Бусдад илүү түгээмэл. Тий түгээмэл дээр хайр. Хоол мөчтэй хэлцээ хэлсэн шүү дээ. Аа. Ер нь танаа баг ер нь зөөрчсөн үг ер нь ардынхаа одоо энэ сургаал үгсүүд ер нь хэр сайн мэддэг ер нь. Маа ер нь Ер нь ингээд хэлэх туртай гоё зүрс үг ямар үг байна? Одоо жишээ нь багийн аль нэг гишүүнд дөрвөлээ хариулаад бүр сайн байна. Хүнтэй хүн даруй их мөрөн хөдөлгөөн царай сайхан үг гэж боддог. Эзэн хичээл заяа хичээн. Өөрөчөө. алтай бохтоос өөрөөсөө хай. За. Өөрөчөө. Өгөх нь авахаас илүү дээр юм болов гэж. Өгөх нь авахаас илүү дээр. За, маш баярлалаа. Ингээд харамсалтай байна. Тэгэхээр одоо асуултанд бүлдэрсэн байгаа. Тэгэхээр шилэн оронд жетоно хийнэ. Үзэгчтэй энэ баг хөдөө аж ахуйн сургууль байла дөрвөн бэрх баг. Суглаа ёсоор 3-ыг сугалсан дараагийн баг маань Монгол улсын их сургууль. Үзэгчтэй мэд сэтг шийд энэ бол манай нэвтрүүлгийн өрөө байгаа. Ингээд 20 дугаар үе маань үзэгчтэй авахын цааш үргэлжлэн хурж байгаа. Суглаа ёсоор 3-ыг сугалсан Монгол улсын их сургуулийг тайзнаа өрөө. Энэ бол Megamind баг. Бүгд дахин амжилтыг хүсье. Тэгэхээр харамсалтайгаар бас 1-р үе дээр бас бүдэрсэн байгаа. Тэгэхээр 2-р үедээ бас асуултанд оновчтой хариулаарай гэж хүсэж байна. Ингээд асуултыг сонсгоё. Асуулт 7. 1933-аас 1945 хүртэлх Германы улс төр ба зэвсэг хүчний удирдагч, Германы үндэсний социалист ажилчдын намын оюун санааны удирдагч 3 дугаар Рейх Адольф Гитлерийн төрсөн нутгийн нэрийг хэлнэ. Амжилт хүсье. Цаг явлаа. Герман л биш заяа. Герман биш гэж байна. Герман баа. 20 секунд. 25 секунд. Цаг дуслаа. Хариултыг авъя. Цаг дууссан байгаа. Хариултыг сонсъё. Монгол улсын их сургууль Megamind баг. Багийн гишүүн нэрээлээд хариултаа өгнө. За энэ Гитлерийн төрсөн нутаг энэ бол одоо Польшийн нутаг байжгаад Германд шилжсэн нутаг байх гэж бодож байна. Энд Гандаск гэдэг хот байдаг. Энэ үеж магадгүй. Гандаск гэсэн үү? Тийм, Гандаск. Гандаск. Прус эзэн гүрэн байхад бол Германы эзэмшилтэй байжгаад сүүлд нь Польш шилжсэн байна. Аа. Энэ үеж магадгүй гэж бодож байна. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт буруу байлаа. Хариулт Австрийн Линц хотод төрсөн. За тэгэхээр харамсалтай байлаа. Өөр хотын нэрийг хэлж байна. Тэгэхээр одоо 3 4 үе 2 үе байгаа. Тэгэхээр энэ 2 үедээ амжилттай асуултанд хариулаарай гэж хүсэж байна. Тэгэхээр 4-9-оор шилэн оргонд жетоно хийнэ. Үзэгчтэй дөнгөж сая Монгол улсын их сургууль Megamind баг бас асуултандаа бүдэрлээ. Гэхдээ Megamind багийг маш олон асуултууд цаашаас хүлээж байгаа учраас бас зөндөө олон боломжууд байгаа гэдэг давхар хэлмээр байна. Үзэгчтэй тэгэхээр дараагийн баг бол суглаа ёсоор 4-ыг сугалсан Монгол улсын боловсролын их сургууль. Хэдийнэ бэлэн болсон байна. Ингээд 2 дугаар үеийн сүүлийнхээ асуултанд хариулахаар Монгол улсын боловсролын их сургууль тайзнаа гарахт бэлэн болсон байна. Ингээд өөрийн та бүхнийг за энэ бол 2 дугаар үеийн сүүлийн асуулт байгаа шүү дээ. Одоо 3 4 гээд цааш үргэлжлэнэ. Зөв шийдлийг гаргаж чадах болов энэ асуултан дээр? Одоо тэгэхээр баг болгоны гишүүд яг өөр ингэсэн бас одоо мэрэгжил байгаа шүү дээ. Нэг нь одоо түүх ч юм уу газар зүйн янз янз байгаа. Тэгэхээр танаа багийн гишүүд ер нь нэг ангиас суу эсвэл бас л өөрөөр салбараас гарч ирсэн үү? Өөрөөр салбараас. Аха. Тэгэхээр яг ямар шиглэлээр сурж байгаа юм бэ? Физик. Газар зүй түүх. Дидактик.
За, ер нь салбараас л байгаа юм байна тий. За, ингээд Монгол улсын боловсролын их сургуульд асуултыг сонсгоё. Асуулт 9. Дэлхийн хамгийн олон хэл дээр орчуулагдсан номыг нэрлэнэ. Амжилт хүсье цаг явлаа. Монголоос Монгол очихгүй. Юунууд яж болно шүү 15 секунд. Шашны номнууд чинь тэмээс чинь хамгийн юу библ шүү дээ. 10 секунд. 5 секунд. Биш. Нөгөөний юу лээ? Нөгөөний библ. Цаг дуслаа. Хариултыг авъя. Монгол улсын боловсролын их сургууль зөв шийдэл баг. Танаа багийн зөв хариултыг сонсъё. За, зөв шийдэл багийнхны ярилцаад энэ библ гэсэн хариултыг өгч байна. Библ. За хариултыг авсан байна. Яагаад ингэж бодох вэ? Олон угаасаа нөгөө нэг хамгийн том шашнуудын дундаас дэлхийн нийтэд төгсөн нь бол христийн шашин байгаа. Энэ дунд бол библийг болгоод нөгөө нэг итгэвч бүр ер нь авч явдаг. Олон хэл дээр оршуулсныг сонсч байсан. Манай одоо нөгөө шарын шашин будда эдэр бол биш үү? Гэхдээ дэлхийд дахин хамгийн их төгсөн гэдгээр миний библ юм байна тий. Цэцэтэй орнууд бол гаргацсан шүү дээ. Айгүй олон хэл дээр. Тэгээ библ чинь юм жоохон том янз бүр хэлтэй явж байгаа. Шинэ гэрээ, хуучин гэрээ гэдэг иждэг. Орчуулсан байна. Бусад шашнууд бол биш юм байна. Одоо жишээ нь Москва ингээ янз лал ямар Бид нар хязгаарлалт бас жоохон л хязгаарлалт. Гэхдээ энэ хамгийн төгснөл библ юм байна тий. Зөв. За, ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. За, тийм ээ библ л. Ер нь танаа багийн гишүүдийн хувьд ер нь ямар шашныг илүү одоо сонирхох ч юм уу, шүтэх ч юм уу. Зарим нь шүтдэггүй шүү. Ер нь яг зүгээр ингээд шашин бүх шашнуудыг судлаад бас явдаг ус иргэд байдаг шүү дээ. Зүгээр шүтдүүд ихтэй ингээд бүх шашин руу ингээд ороод судлаад ингээд яваад байдаг. Та нарууд ер нь ямар шашингаа илүү шүтэж байна? Библ үү, шарын нөгөө эсвэл нөгөө нэг айхтар нөгөө янз бүрийн шашнууд байгаа шнэ ингээд лал ингээд нөгөө муслиман ингээд амар харгислах байдаг тийм. Шүтгэн. Яг нөгөө шарын шашин яг хэмрээс хамаагаа тавилал яг нь цагаан сармаараа нэг яахтай шүтгэхгүй ч гэсэн жилдээ яг нэг мөрөөгөө гаргаж таслаа гэдэг. Таслаа бол нэгнэ. Стороо нэг шүтгэхгүй. Шашин бол нэг шүтгэх шүү дээ. За, амжилт хүсье. Жетон танаа багт байгаа. Тэгэхээр зөв хариултыг дөнгөж сая Монгол улсын боловсролын их сургууль өглөө. Энэ бол одоо библ байсан. Тэгээ ерөнхийд одоо христийн шашин байсан тийм. Тэгэхээр үзэгчдээ дөнгөж сая 2 дугаар үе маань амжилттай явагдаж өндөрлөө. Хэсэг оромдороо бүгдээрээ 3 дугаар үетэйгээ уул. Үзэгчдээ 3 дугаар үе маань эхэлж байна. Суглаа ёсоор нэг суулсан баг бол шинжлэх ухааны технологийн их сургууль. Сэтгэгчний инженерчлэг бүхний тайсан явж байна. За амжилтыг хүсье. Танаа багийг ингээд ирж байгаа асуултуудыг ингээд сонсоод судалж байхад голцоо нэг юм тоо мото асуултууд их ирж байгаа шиг анзаарагдлаа. Танаа одоо багт тооны чиглэлээр эдийн засгийн чиглэлээр сурж байгаа юм уу? Энэ яг тооны чиглэл, математикийн шинжлэх ухааны чиглэлийн асуулт бол биш. Газар зүй түүхийн чиглэлийн асуулт. За. Газар зүйгээр сурж байгаа юм уу? Газар зүй мөрөж бол юу юм болчихдоггүй. Манайхан бол дандаа инженерийн инженер тий. За. Тэгэхээр амжилтыг хүсье. Ингээд асуултыг сонсгоё. Асуулт 6. Дэлхийн аль твд цүл байдаггүй вэ? Амжилт хүсье. Цаг явлаа. Зогсоох уу? За, зөв хариултыг шууд өгье гэж байна. За, сэтгэгчгүй инженерчлэл багийнхаа ярилцаад аль төв зүйл байдаг вэ гэдэг асуултан дээр антарктик төв зүйл байдаггүй гэж хариулж байна. Антарктик төвд цүл байдаггүй. Байдаггүй тий. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт буруу байлаа. Хариулт Европ төвд цүл байдаггүй. За тэгэхээр харамсалтай байна. Буруу байлаа. Яагаад ингэж бодох болов ер нь? Одоо хариулт цүл. Ер нь та нарын бодлоор яагаад энэ хариулт өгөх болов? Ер нь бол ихтэй өгсөн шүү дээ тий. Цүл авах гэсэн үндслийг дэвшүүлээд Оросд жишээлбэл Сибирийн цүл ч юм уу тий. Яг өөрсдийнхөө анхны ухагтхуунаараа л хариулдаг. Орос өөрөө Европын улс байдаг. За, шилэн орончтой байна уу?
Ингээд үзэгчтэй 3 дугаар үеийн маань 1-р баг бол Ширгон технологийн их сургууль байлаа. За харин 2-ыг сургуулсан дараагийн баг бол Хөдөө аж ахуйн их сургууль. За тэгэхээр үзэгчтэй дараагийн баг маань Хөдөө аж ахуйн их сургууль. Тайзнаа гарахад бэлэн болсон байна. Тайзнаа өрөө. Энэ бол 4 бэрх баг. Танай багийн үрээ. Мэдлэг хамгийн үнэтэй, хайр хамгаас хүчтэй. За. Ингээд асуултыг сонсгоё. Асуулт 14. Германы нацизмын үед амьдарч байсан еврей охин бол Анна Франк юм. Тэрээр Германы Франкфурт хотод 1929 он төрсөн бөгөөд 1945 он буюу 15 наснда Берген-Бельсен еврейчүүдийг олноор хорих лагерт нас барсан. Түүний бичсэн өдрийн тэмдэглэл нь дэлхийн 2 дугаар дайны үеийн байдал, өөрийн амьдралдаа мэдсэн баяр хөөр айдас зэрэгэ бичиж үлдээж чадсанараа дэлхийн алдартай нийтлэлийн нийт 109-оор багтдаг. Тэрээр хідээс хэдэн оны хооронд өөрийн тэмдэглэлээ бичсэн бэ. Амжилт хүсье. Цаг явлаа. 45 онд 15 оноос тэгэхээр ч 45-аас яг яны хугацаанд хэлсэн. 45-аас 49 он биш үү? 15 секунд. 45-аас үгүй хүртэл бичсэн байж таа. 45 онд 10 секунд. 45 онд юм шүү. 5 секунд. 45-аас 46 онд л баг. 45-аас Цаг дуустаа. Хариултыг авъя. Асууж чинь байна. Хөдөө аж ахуйн сургууль 4 бэрх багийн хариултыг сонсъё. Багийн гишүүн нэрэлээд хариултыг өгнө үү? За ингээд манай өх ярилцж үзээд 1945 онд буюу өхөөс өмнө бичсэн гэсэн хариулт өгч байна. 45 онд нас орохоос өмнө бичсэн гэсэн хариултыг өгж байна. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт буруу байлаа. Хариулт тэрээр 1942 оноос 1944 оны хооронд өөрийн тэмдэглэлээ хөтөлж, өөрийн амьдралаа бичиж үлдээжээ. Өдрийн тэмдэглэлд Аннагийн 13 настай үеэс эхлэн тэмдэглэгдсэн байдаг байна. 42-оос 44 оны хооронд бичсэн байж тээ. Харамсалтай байна. Тэгэхээр 4 ёсоор шил орончтой байна уу? Ингээд үзэгчтэй. Та бүхэн Шонгор телевизээр мэдлэгийн тойрог оюутлын нэвтрүүлэг хүлээн авч байна. Энэ бол 3 дугаар үе. 3 дугаар үеийн суглаасаа 3-ыг суулсан дараагийн баг бол Монгол улсын их сургууль. Үзэгчтэй та бүхэнд нэвтрүүлгийн маань 3 дугаар үе хүрж байна. Ингээд суглаасаа 3-ыг суулсан Монгол улсын их сургуулийг тайзнавръя. Энэ удаагийн их асуултанд олонцоо зөв хариулаарай гэж хүсэж байна. Ер нь түрүүний одоо 2 үед асуултууд нэлээд хүнд байв уу? Гинсийн амжилт бол эргэлзээтэй. Эргэлзээтэй байсан тий? 100 амжилтыг эзэмсэн анхны үг гэсэн болохоор тэр бол анхных юм. Тэгээд тэр нөгөө хойлоо авах гэж байна. Тийм хамгийн олон хэлтэй хүн бол 35 хэлтэй хүн. Тэгэхээр танай багийн хувьд бас өмнөх дугаарууд дээр нэлээд сайн амжилттай явж байгаа багуудын нэг шүү дээ. Тэгэхээр одоо ирэх энэ асуултанд оновчтой зөв хариулах гэж найдаж байна. Ингээд багт асуултыг сонсгоё. Асуулт 15. Цагалбар гэж юу хэлдэг вэ? Цаг явлаа. Амжилт хүсье. Өөр асуулт. Цагтай. цагал зөвхөн хоолой. Цаг хоолой. Юу бүтэн юм тэшсэн юм шиг. Зурхай. Зурхай ухааны хоол гэсэн. За өнөөгийнхэн ярилцаад энэ бол цаг тооны бичиг буюу Хуан Ли гэж хэлж байна. Хуан Ли. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Хариулт цаг тооны бичгийг цагалбар гэдэг. Ингээд үзэгчтэй нэвтрүүлгийн цааш үргэлжилж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Мандал Даатгал мэд сэтг шийд энэ бол манай нэвтрүүлгийн үрээ байгаа. Үзэгчтэй 3 дугаар үеийн суглаас 4-ийг суулсан баг бол Монгол улсын боловсролын их сургууль юм аа. Ингээд тайзнавръя. Зөв шийдлийг гаргана гэдэгт найдаж байна. Амжилт хүсье. Асуултыг сонсгоё.
Асуулт 16. Нүүбийн албан ёсны хэлэнд англи, орос, франц, хятад, испани хэл багтдаг. Харин үлдсэн нэг хэл нь ямар хэл вэ? Цаг явлаа, амжилт хүсье. Орос, Испани. Одоо арабын нэг орно. Араб үйл Африк. Африкийн Одоо TV дээр одоо англи 15 секунд. Европ, Франц, Тэгтээ даад. 10 секунд. 5 секунд. Болгоч төр чинь гэрүүн. Тэгвэл Африкийн Цаг дуслаа. Хариултыг авъя. Монгол улсын боловсролын их сургууль зөв шийдэл багийн хариултыг сонсъё. За, зөв хариултыг сонсъё. Цаг бол дууссан байгаа. Энэ бол 3 дугаар үеийн төгсгөлийн асуулт. За. Нэгдсэн улсын байгууллагын албан ёсны хэлэнд англи, орос, франц, хятад, испани хэл багтах зүйлсэн нэгэд нь манай багийн ярилцаад араб хэл. Араб хэл. Зөөсөр багтах ёстой гэж ойлгож байна тий? За, хариултыг авлаа шүү. Хариулт бол авцсан. Яагаад ингэж бодох болов? Айгу эргэлзээтэй л даас бид нар. Тий бас. Араб орнуудын хоёр багчл байгаа байхгүй юу? Юунаас юм болоо Африкаас гэж байгаа. Герман хэл гэсэн хоёр дээр л байгаа гэж байна. За, тэгтээ хариултыг бол авсан байгаа. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Хариулт араб хэл юм. Тэгэхээр хариултыг би авлаа гэж түрүү хэлсэн. Тэгэхгүй авахгүй байсан бас эргэлзээд дахиад нэг шийдлийг гаргадаг шүү дээ. Тэгэхээр хүн чинь бас хит их олон юм бодохоор нөө өсвөлд бас нөө толгой төөрөлдөх тал байдаг. Тийм. TV-дээс л түүж оруулсан гэж сэтгэж ирсэн л да. Тэгэл арабч байна. Тэгэхээр нүүбийн одоо ер нь талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ? Ер нь мэднэ. Ер нь нэг бол сайн мэдгүй бас шинэ мэдлэг л юм. Тэгтээ санаа хариулттай л. Ер нь нүүбийн байгууллага ямар үйл ажиллагаа болдог лээ? Хэцүүтэй их тайвны. Их тайвны. За. Баяр үргээ Чтон танаа багт үлдлээ. Энэ бол зөв шийдэл. Үнэхээр зөв шийдлийг гаргаж чадлаа. Үзэгчтэй 3 дугаар үе маань ийхүү амжилттай өндөрлөлөө. Одоо бүгдээрээ хэсэг оромдороо 4 дугаар үетэйгээ уулзцгаая. Үзэгчтэй 4 дугаар үе маань эхэлж байна. Суглаа ёсоор нэг суулсан шинэ ухааны технологийн сургуулийг тайлснаа өрөө. Энэ бол сэтгэшгүй инженерчлэл. Самж төсөө энэ бол 4 дугаар үе. Нэвтрүүлгийн итгэгч мандал даатгал байгаа. Мэд сэтгэх шид нэвтрүүлгээ маань өрөө. Ингээд багт асуултыг сонсгоё. Асуулт 1. Альфред Нобелийн гэрээслийн дагуу 1901 оноос Нобелийн шагналыг гардуулж эхэлжээ. Тэрээр анх юуг нээсэн бэ? Цаг явлаа, амжилт хүсье. Нобелч нь юу штэ? Цөмийн зэсэг гэж. Уран юу штэ? Энэ Нобель 15 секунд. Хүн төрөлхтөнд айгаа муу мэдсэн нэг юу штэ? Цөмийн зэсэг. 10 секунд. 5 секунд. Би болохоор нөгөө нийгмийн сайн сайхны тийм байгууллага. Гэхдээ наач өөрөө нэг цаг дуслаа. Хариултыг авъя. Шинэ ухааны технологийн сургууль сэтгэлзүйн инженерчлэл энэ бол 4 дугаар үе. Сэтгэлзүйн инженерчлэл багийнхан ярилцаад энэ анх нэг ураныг нээжсэн гэж байна. Тэгээд уранаас үндэслээд тийм цөмийн зэвсэг тиймэрхүү тэрийг үндэслэжсэн болов уу гэж бодож байна. Ер нь ураны нээж. Тэгээ сүүл нөгөө хүн төрөлхтөнд айгу нөгөө муу зүйл хийжсэн. Тэгээ сүүл нөгөө нэг одоо гимээ царуулах үүднээс нь Альфред Нобелийн ийм шагнал сан үсгээд тэр сангаас нь одоо яг энэ Нобелийн шагналтнуудыг шагнаад явдаг. Тэгэхээр өмнө нь бол тий анх нээсэн зүйл нь бол тэр цөмийн зэвсэг уран хүн төрөлхтөнд хор нөлөөтэй зүйл байсан бол сүүлд одоо өөрийнхөө бурууг хумсарлаад тийм сан нээсэн химикийн төлөв байгаа. Тийм энэ савны төлөв. За. Нээлт нь бол уран илрүүлжсэн гэдэг. За, уран тий?
Тэрэн дээр үнсэж байгаа гэж үзсэн гарч байна тий. За. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт буруу байлаа. За харамсалтай байлаа. Хариулт маань буруу байлаа. 4-9-оор шилээ оронч тоног хийнэ. Тэгэхээр үзэгчтэй. Нэвтрүүлгийн мэдгч мандал даатгал байгаа. Үзэгчтэй нэвтрүүлгийн мэдгч мандал даатгал. Дөнгөж сая шинжилгээ технологийн сургууль асуултанда бүдэрлээ. Дараагийн баг маань суглаа осор 2-ыг сугалсан. Хөдөө аж ахуйн их сургууль. Үзэгчтэй энэхүү нэвтрүүлгийг та бүхэн өдөр бүрийн 22 цагаас шонгор телевизээр хүлээн үздэг лээ. Мэдлэгийн тойрог оюун төлөө нэвтрүүлэг маань цааш үргэлжлэн үрсээр байна. За дараагийн баг маань суглаа осор 2-ыг сугалсан. Хөдөө аж ахуйн сургуулийг тайзнаа өрье. Амжилт хүсье. Энэ бол 4-р үеийн нэгсэндээ энэ дугаарыг сүүлийн асуулт та бүхэн тавигдах байна. Ингээд асуултыг сонсгоё. Асуулт 3. Гитлер нэгэн мэрэгэн хүнээс өөрийгөө хизээ өгөхөө асуужээ. Мэрэгэн хүн та еврейчүүдийн баяраар өгнө хэмээн хариулсан байна. Мэрэгэн хүний хэлсэн үг биелсэн үү? За цаг явлаа амжилт хүсье. Гитлер чинь банк дээр очиж нэгэн дээр очиж. Еврейчүүд баярсан. Уус Гитлер хүчил еврейчүүд баярсан гэдэг. Биелсэн л гэдэг чинь миний бодлоор тэгтээ өөр санаа байна. 15 секунд. Миний бодлоор 10 секунд. Гитлерийг хөт баярлсан. Тийм учраас ямар нэг баяр 5 секунд. Тийм учраас биелсэн л гэж. Гитлер ч үдэж еврейчүүд үзэн гэдэг. Цаг дуслаа. Хариултыг авъя. Талаад ташаа баярсан гэж юу? За цаг дууссан хариултыг авъя. Гитлерийг сүнсний дараа мэдж еврейчүүд. Хөдөө аж ахуйн сургууль дөрвөн бэрх баг. Хөдөө аж ахуйн сургуулийн дөрвөн бэрх багийн шүүн арга гэрлээ. Бид ярилцаад еврейчүүдийн баяраар хүн гэж хэлснийг нь үзээд биелсэн бах гэж бодож байна. Яа тэгэхээр Гитлерийг өгөх үед еврейчүүд баярсан болоо гэж үзэж байна. Биелсэн. Тийм биелсэн. Тийм Гитлерийг дангуулагч асууж өссөний дараа еврейчүүд өөрсдөө энэ баяраа дэмжиж. Тэгэхээр Гитлерийг нас орсны дараа еврейчүүд баярлаж нэг талаараа нөө баяр болсон юм ба шүү дээ. Гэхдээ тэр зөвнөгч бол үнэхээр бас зөв хийж чадсан гэж таарсан үзэж байна тий. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт зөв байлаа. Хариулт. Гитлерийн нас барсан өдрийг еврейчүүд баярын өдөр болгон тэмдэглэдэг болсон учраас мэрэг биелсэн ажээ. За баяр үргэе. Тэгэхээр Гитлер тэгвэл их олон хүмүүсийн бас таагүй сэтгэлийг төрүүлж байсан тийм хүн байсан шүү дээ. Нас урахт нь гойных биш харин тэр бол баяр болж идэг. Үндэстээр сонирхолтой учраас эсрэгээр тий мэдээ сөнөгчөөс арддаг юм баярлах нь зөв. Тэгэхээр ер нь та нарын хувьд ер нь зүүн бэлтгэх хэрэгтэй байна. Юу нь хэлдэг вэ? Итгэдэг үү? Зөв хэлгийн талаар нэвтрүүлэг бас үзэх. Зөвнөл бас итгэдэг гэсэн үг тийм. 21 дэлхийн ертөнц яах вэ? Юу вэ? Сүнхгүй тийм. Яахчгүй хаа. Тэр арай бичгээ нийтлээ тийм. Тэсэрсэн яриа гэж байна. За. Ингээд үзэгчтэй нэвтрүүлэг маань цааш үргэлжилж байна. 21-нд дэлхийн сүнхгүй. Ингээд дараагийн баг маань суглаа ёсоор 3-ыг суулсан Монгол улсын их сургууль. Мэдлэгийн тойрог оюун төлөө нэвтрүүлэг маань үзэгч та бүхэн цааш үргэлжлэн хүрсээр байна. Нэвтрүүлгийн маань оюун тэтгэгч мандал даатгал байгаа. Ингээд 4-р үеийн суглаа ёсоор 3-ыг суулсан Монгол улсын их сургуулийг тайзнаа өрье. За энэ бол 4-р үеийн бас сүүлийн асуулт гэж та бүхэн ойлгож болно. Энэ асуултанд амжилттай хариулаарай. Өмнөх 3 дугаар асуултанд амжилттай хариулсан шүү дээ. Ингээд Монгол улсын их сургуульд асуултыг сонсгоё. Асуулт 12. Эрх чөлөөний хөшөөг 1886 онд Францын уран баримлч Фредерик Огюст Бартол уралсан. Тухайд эрх чөлөөний хөшөөг ямар зорилгоор урлаж байсан бэ? Амжилт хүсье. Цаг явлаа. Дай болсон. Эхний дайнд лизоны мужийг өгчөөд дараа нь полароидог хямдхан үнээр зарсан шүү дээ. Тэгэхээр чинь энэ чинь нөгөө далайн бомбтой байдаг шүү дээ. Тийм. Тэрнтэй холбоотой ш. Бамбар барьсан шүү дээ. Далайн бомбын нөгөө 15 секунд. Тэрнтэй холбоотой барьсан байж болох юм. зүрхний тайм 10 секунд.
Инженер. Бүр яг 70 бомб. 5 секунд. Цаг дуслаа. Хариултыг авъя. Монгол улсын их сургууль Мегамайн баг. Хариултаа өгнө үү? Цаг дууссан байгаа. За Мегамайн багийн гишүүн зохицоохон байна. Тэгээд энэ болохоор далайн бомбт төр байдаг. Тийм учраас яг гэрэлт цамхаг маягаар барьж исэн болов уу гэсэн хариулт өгч байна. Гэрэлт цамхаг. Тийм. За ингээд бамбар барьсан байдаг. Бамбар барьсан байдаг тийм. Ингээд зөв хариултыг сонсъё. Хариулт буруу байлаа. Хариулт энэхүү хөшөөг Франц болон Америкийн найрамдлын бэлэг тэмдэг болгон урлаж байжээ. Тэгэхээр энд бол хамгийн анх ямар зорилт хэрэг гэсэн. Тийм. Нэсэд ямар зорилт хэрэг гэсэн бол мэдээж 150-ны зорилт. Олныг яасан л та. Тийм Америкийн нэгдсэн улс 13 мужаа яачаад тусаарагтан тогтсон улс олж дайн хийж Англи болон Испани, Францын колониудаас авч хийсэн. Тэгээд яг энэ юуг найрамдлын гэрээгээр болон барьсныг бол мэддэг. Харин тэгээд анхны ямар зорилгоор байсан бэ гэсэн болохоор бид нар гэрэл замк юм гэж бодсон. За. Тэгтээ маш олон асуултууд та бүхний хүлээж байгаа. Ер нь тийж бод. Бид нэр хариулах гэж бодсон л доо. Арай л юм ингийн асуулт. Тий. Гэж энэ дээр уул асуултан дээр байхгүй юм шүү тий. Тэгээд та асуултаа хэлдэг байсан. Тэгэхээр дүрм ёсоор шилэн оргон читоног хийнэ. Үзэгчтэй дөнгөж сая Монгол улсын их сургууль Мегамайн баг бас асуултандаа бүдэрлээ. Гэхдээ Мегамайн багийг маш олон асуултууд цаашаас хүлээж байгаа учраас бас зөндөө олон боломжууд байгаа гэдэг давхар хэлмээр байна. Үзэгчтэй тэгэхээр дараагийн баг бол суглаас дөрвийг сугалсан Монгол улсын боловсролын их сургууль хэдийнэ бэлэн болсон байна. Үзэгчтэй энэ бол дөрөв. Нэвтрүүлэг маань өвөнтгч манд даатгал байгаа. Үдшиж бүрэн 22 цагаас үзэгч 5 хүн шонгор хөдөлгөөстэй хамт байгаарай. Ингээд суглаасоор дөрвийг суулсан энэ баг бол Монгол улсын боловсролын их сургууль. Тайсан оръё. Зөв шийдэл. За тэгэхээр та бүхэн амжилтыг хүсье. Асуултандаа зөв хариулаарай. Энэ бол энэ удаагийн нэвтрүүлгийн төгсгөлийн асуулт байгаа. Ингээд багт асуултыг сонсгоё. Асуулт 4. 17 дугаар зууны дунд үед байсан Монголын эрдэмтэн Гүүш Лувсан Данзан эртний хаадын үндсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээн оршоо гэсэн зохиолыг зохиосон. Зохиол Чингис хаанаас эхлэн Лэгдэн хаан хүртэлх үеийг хамарсан байдаг. Уг ном нь эрдэмтдийн дунд Лув Алтан товч хэмээн алдарсан бөгөөд Алтан товчийн жинхэнэ их болох хулсан үзгийн бичмэлийг хэдэн онд олсон бэ? Амжилтыг хүсье. Ингээд цаг явлаа. Алтан товч хэдэн онд олсон бэ? Тэгэхээр 15 секунд. 17 дахь зуунд бичигдэж ирсэн. Хэдэн онд олсон? 100-ны дараа ч юм. 10 секунд. Орны үүсэнд бичих гэдэг чинь Оросын сүлбэрс олсон. Тэдний нэг ойролцоол байж та. 5 секунд. Биш үү? 17 дахь зуун хэлсэн. Цаг дуслаа. Хариултыг авъя. 1600. Монгол улсын боловсролын их сургууль зөв шийдэл багийн хариултыг сонсъё. Цаг дууссан байгаа. Цаг дууссан байгаа. Хариултыг авъя. Лигдэн хэзээ өнгөрсөн? Цаг дууссан байгаа. Уучлаарай. Хариултыг авъя. 1600 дахаа. Лигдэн зөвлөж чадчих. 1600-аад байх гэсэн тий. Лигдэн хааны өнгөрсөн дараа ч юм. Тэгээд За одоо үнэхээр одоо мэдэхгүй бол одоо буудна гэж ярьдаг шүү дээ. Таахаас өр номгүй. 17 дугаар зууны сүүлээр 1700 он болж байна. 1700 уусаа мэдээж чигээд бодчих жишээ. 1700 1780 он байна. За хариултыг авъя. За 1780. 1780. Үзэгчтэй зөв хариултыг сонсъё. Хариулт буруу байлаа. Хариулт 1926 онд Судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамин Гүнд орнод аймгийн Буян Төмөн хошууны Яншуби овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар Лув Алтан товч нь Монголын төв уран зохиолын ховор чухал судалгааны үнд материал болж Монгол эрдэмтдийн анхаарлыг татжээ. Харамсалтай байна. Зөрүүллээ.
Гэхдээ дараагийн маш олон дугаарууд та бүхэн бид бүхний хүлээж байгаа. Амжилттай хүсье. Дөрөв ёсоор шилээ оргонд ч тоноо хийнэ. Ингээд үзүүштэй. Нэвтрүүлгийн манай ивент итгэгч мандал даатгал байгаа. Нэвтрүүлгийг та бүхэн ажлын өдөр бүр өдөржин 22 цагаас улаан үзэх ийм боломжтой байгаа маа. Үзэгчдээ энэ удаагийн мэдлэгийн тойрог оюутан нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түргээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгтээ хамтаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлэг маань ажлын өдөр бүр өдөржин 22 цагаас үзэгч та бүхэндээ хүрдэг юм аа. Нэвтрүүлгийн маань ивент итгэгч мандал даатгал. Дараагийн шинэ дугаараар уулзлаа түр баяртай. Нэвтрүүлгийн маань ураа мэд сэтг шил.